Юу асан guys, даашлуулуу хоёрын сая хэд хоног зүүн өмнөд Азийн Таиланд болон Филиппинээр очиод дайлаар морчоод ирлээ. Тэгээд байх хугацаанд цөөхөн хэдэн влогууд хийсэн. Тэрнийгээ цуврал болгоод та бүхэндээ сонирхуулъя гэж бодоод хамгийн эхний влог болох Таиландд очисон өдрийн влогийг оруулж байна. За тэгээд энэ 11 сар бол нөгөө нэг Дашнам Бялжин яманд авцсан гэдэг шиг сар болж байна. Яг гэвэл 11 сард маань Лүлүгийн төрсөн өдрөө болдог. Тэрнээс гадна маань Лүлү ажлын ярилцлаганд ороод 100-га түнээс 20 хүнд нь тэнцэх ажлын байртай байсан. Тэрэнд тэнцээд өөр нэг эмнэлэгт орохоор болсон. Хэрвээ энэ эмнэлэгт орохгүй бол дахиж нэлээд удаан хүлээж байгаа. Дахиж өөр ярилцсанд ороод болохгүй бүр хөдөө явж internship хийнэ гэжсэн бол манай хүн амжилттай ярилцсандаа тэнцээд 12 сараас өөр эмнэлэгт орохоор болсон. За бас тэгээд энэ 11 сар Даашкагийнх нь улирлын амралт гэж нэг 2-7 хоног амардаг. Тэр нь бүгдээр яг нэг зэрэг захиалсан юм шиг давхцаад энэ бүгдийг далимдуулаад нэлээд огцом шид гараад бид хоёр Таиланд явж байна. Яг бодоодсэн бид хоёр урд өмнө яг ингэж өвлийн үед дулаахан газар руу ерөөсөө явж байгаа юм байлаа. Яв гэж ярьдаг байсан боловч яг цаг үеийн ингэж гоё таарж байгаа юм байлаа. Тэгээд Шведийн өвөл ерөнхийдөө өдөр нь бүр зөндөө богинохон болчдөг. Нар ерөөсөө үздэггүй. Тэгээд хүүтэн болохоор нэлээд жиндүү хүүтэн болдог учраас бид хоёрын хувьд нэлээд завшаантай юм болж байна. Бид хоёр Стокгольмоос Бээжин орох 8 цаг 9 цагийн нислэгтэй тэнцэнэ 5 цаг хүлээгээд цаашаа дахиад 5 цаг Бангкок руу нислэгтэй. За тэгээд Таиланд дээр ирснээ мэдэгдэж виз хүсдэм байлаа онлайнаар. Тэрэнд нь манай хулиг сайтанд $50 хулигтуулаад тэгээ буудлын дээр очиод багаажаа шалсан чинь хятадын Air China миний дроны 3 батарей хураацсан байдیں۔ Амхандаа 5 төгрөг хэмнийгээд Air China-г сонгосон чинь харин бүр эсэргээр шатаа наачдیں۔ За тэгээд ер нь яаж мөнгө хэмнэ гэсэн Air China-гаар нисч олдгүй байл шүү guys. Багаж шалгасан, нээсэн гэл батарейгаа хураалгасан гэл бөөн алдагдал. Өмнө зөндөө л олон airline-аар дроныхоо батарей, дроноо гэл зөндөө юмнууд чекиндээ хийж авч явж исэн. Ер нь урд өмнө ерөөсөө юм тохиолж байгаагүй. Тийм учраас яагаач Air China бити сонгорой guys. За зүгээр big no юм байлээ шүү Air China. За тэгээ бид хоёр буудлаасаа гараад нэг алсын харгшиндээ суучаад шоуны гудамжлуунд очиод баг зэрэг шоудж жагаад бүр энтхийн шүний амьдрал гэж бүр ямар амар газар. Тэгээ тэндээсээ харих гэсэн бүр хар усан бороо хасгаад бид хоёр бүр жинхэнэ усан уулганд болтой. За тэгээд өнөөдрийн влог нэг иймэрхүү байлаа. Үргэлжлүүлж гоё сонирхолтой влог үзмээр байвал follow дээрх мартав guys. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Peace out guys.